Эрдэж бодисын уусмал дээр өнөөдрийн тухайд дараах ойлголтуудыг авч үзье. За үүнд электролит диссоциацийн онол гэж юу юм? Гидратчсан ион яаж үүсдэг? За электролит диссоциацийн процесс болон түүний тэгшдэглийг хэрхэн бичих үү? Сул электролитийн уусмал дахь тэнцвэр Оствальдын шингэрүүлэлтийн хуулийг авч үзье. Мегмар Сүрэн багш нэнэ. За электролит болон электролит бус бодисын талаар ойлгохын тулд хоёр электродыг дүүрээд тогтмол гүйдэл болон чийдэнтэй холбосон байна тий. За ингээд энэхүү хоёр электродоо сахарын усан уусмал дүүрсэн байна. За сахар маань цэцлэгаангүйдлийг дамжуулахгүй учраас чи даасаагүй болох нь харагдаж байна. Харин энэхүү усанд ямар нэгэн давсыг уусгасан тохиолдолд энэ чи даассан. За тэгвэл ингээд хайлтмал болон уусмал байдалтай цэцлэгаан дамжуулдаг бодисуудыг электролит бодис гэдэг байна. За харин хайлтмал болон уусмал байдалтай цэцлэгаан дамжуулдаггүй бодисуудыг электролит бус бодис гэдэг байна. За электролит бус бодисд бидний сайн мэдэх өдөр тутам талхан дээрээ хэрэглэдэг сахароз буюу C12, H22, O11, за метанол CH3OH, этанол C2H5OH, глюкоз C6H12O6 зэрэг бодисууд бол ордог байна. За тэгвэл электролит бодисд калий нитрат, аммоний хлорид, хөхрийн хүчил, давсны хүчил, натрийн суурь, баарийн суурь гэх мэтчлэн маш олон тооны бодисууд ордог байгаа. Электролит бодисууд яагаад уусмал болон хайлтмал байдалтай цэцлэгаан дамжуулаад байна гэхээр электролитийн уусмалыг бэлтгэхдээ ихэвчлэн усыг ашигладаг тийм үү? Ус маань туйлтай молекул. Энэ ус хүчил төрөгч ус төрөгчийн хоорондох дундын хос электроныг хүчил төрөгч өөртөө хүчтэй татснаар хүчил төрөгчдөр хасах цэнийг ус төрөгчдөр нэмэх цэнийг илэрдэг байгаа тийм. За энд натрийн хлорын талс доорн торыг авч үзүүлсэн байна. За усанд уусах процессыг харуулсан байна тийм үү? За тэгвэл хлорын ногоон өнгөтэй ионыг усны молекул нэмэх туйлаараа буюу H-аараа хүрээлсэн болох нь харагдаж байна тий. За харин натригийн цагаан өнгөтэй энэхүү ионыг нь усны молекул хүчил төрөгчөөрөө ингэж хүрээлээд тэгээд таслаад аваа явцдаг байна шүү дээ. За ингээд өөрөөр хэлбэл электролит бодисууд усанд уусахдаа нэмэх хасах цэнэгтэй ионуудыг үүсгэж задардаг учраас эдгээр нь цэцлэгаангүйдлийг дамжуулах боломжтой байдаг байна. Натрийн хлорын талцыг үзүүлсэн байна тийм ээ. За натрийн хлорын талц дахь натрий болон хлорын ионуудыг усны молекулууд ингээ хүрээлээд явж байгаа нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл натригийн нэмэх цэнэгтэй ионыг усны молекул хасах туйлаараа хүрээлээд ингээд хүрээлээ явж байна. За усны молекул яг юм гонцгоогоор тэмдэглээд нэмэх хасах туйлуудыг ингэж тэмдэглэсэн болох нь харагдаж байна. За натриг бол дандаа хасах туйл нь ингээд хүрээлсэн байна. Харин эсвэргээрээ хлорын хасах ионыг болохоор усны молекул маань нэмэх туйлаараа хүрээлсэн байна тий. За энэ дээр хлорын хасах ионыг усны молекул нэмэх туйлаараа хүрээлээд ингээд авж байгаа болох нь харагдаж байна. За ингээд хлор маань усны молекулаар ингэж бүрэн хүрээлэгдсэнийг хлорын ион маань энийг хлорын гидратчсан ион, натрийн ион нь бас усны молекулуудаар бүрэн хүрээлэгдсэн болох нь харагдаж байна тий. За энэ нь тэгвэл натригийн гидратчсан ион гэж яригддаг байна. За ингээд электролит диссоциацийн процесс гэдэг нь тухайн электролит бодис уусах үедээ ион болон задрах үзэгдлийг л хэлээд байгаа юм байна шүү дээ. За тэгвэл энэ электролит диссоциацийн процессыг илэрхийлдэг гол илэрхийлэл нь түүний тэгштгэл байдаг. За жишээлбэл натрийн хлор хатуу талс доорн тортой байсан тий. Устаа уруулд ороод натрийн нэмэх ион, хлорын хасах ион. За эдгээр нь бол уусмалдаа байгаа. Уусмалдаа байхдаа юм гидратчсан хэлбэрээр байгаа гэдгийг ингэж тэмдэглэдэг байна. За үүнийг электролит диссоциацийн тэгштгэл гэнэ. Электролит диссоциацийн тэгштгэл нь ион хоорондын солилцох уурал дээр бол маш их ажиглагддаг байгаа. За диссоциацийн процессыг зөв илэрхийлэхийн тулд дараах зарчмын дагуу диссоциацийн тэгштэглийг бичдэг. За өөрөөр хэлбэл диссоциацийн явцад тундас үүсгдэг хий ялгаруулдаг сул электролит бодис үүсгдэг байвал тэдгээрийг молекулын хэлбэрээр тэгшгэлтэй бичнэ. Харин бусад бүх бодисуудыг ион байдалтайгаар засаж бичдэг. За жишээлбэл кальцийн хлорид калий сульфатын усан уусмлуудыг холсон гэж үзье тийм үү. За тэгвэл нийлбэр диссоциацийн тэгштэглийг яаж бичих вэ гэж байна. За эхний ээлжинд энэ нь 3 шат дараалалаар бол бичигдэн. За нэгдүгüүрт нь молекулын тэгштэглийг бичээд тэнцвүүлэх байгаа. За кальцийн хлорид уусмал дээр байна.
калиен сульфат уусамлаар байна тий. За энд солилцох урвал явагдаад калиен хлорид уусамлаар харин кальци сульфат маань тундас хэлбэртэй орж ирнэ. За энэ кальци сульфат маш муу устдаг давс гэдгийг бол та нар мэдж байгаа. 2 мол устдаад кальци сульфатыг гипс гэж нэрлэдэг. Нөгөө гар хөлийг шохоотоход ашигладаг цагаан нунтаг бодис байна. Маш хурдан хатуурдаг тий. За тэгвэл одоо энд ингэсэн шүү дээ. Дүрм чинь тундас үүсдэг, хий ялгаруулдаг, сул электролит үүсгдэг байвал молекул хэлбэрээр бичээрэй гэсэн тий. За тэгвэл ионы дэлгэрэнгүй тэгшдэглийг бичихтэй энэ тундсыг нь молекул хэлбэрээр бусдыг нь ион болгож задлах нь. За кальци маань тэгвэл нэмэх 2 цэнэгтэй ион, хлорын хасах 1 цэнэгтэй ион 2 ширхэг үүсэж байгаа. Энэ калиен сульфатаас калигийн нэмэх цэнэгтэй ион 2, сульфат ион 1 ширхэг үүссэн байна тий. За тэгвэл калиен хлоридоос калигийн нэмэх ион 2 ширхэг, хлорын хасах ион 2 ширхэг. За ингээ кальци SO4-өөс бусдыг нь ион болгоод задлалчлаа. За үүнийг бол ионы дэлгэрэнгүй тэгштгэл гэж хэлдэг байна тий. За ингээд энэ ионы дэлгэрэнгүй тэгштэглээс тэнцвүүгийн тэмдгийн 2 талд байгаа ижил ионуудыг хураана. Өөрөөр хэлбэл калитайгаа хураагдана, хлоридтойгоо хураагдах нь байна тий. За үлдсэнийг нь доош нь дараагийн тэгшгэлтэй бичгийг ионы хураангуй тэгштгэл гэж хэлдэг байна. За өөрөөр хэлбэл кальци нэмэх 2 хураагдаагүй юм тий. Тэгээ сульфат ионтой урвалд орсон байна. Тэгээ кальци SO4-ийн тундас орсон байна. За энэ хураагдсан гишүүд нь яагаад хураагдчихна гэхээр эдгээр нь электролит диссоциацийн процесс анхандаа байсан эцэстэж байсан энд ямар ч нөлөөгүй болохоор хураагдж байгаа гэсэн үг байхгүй юу? Харин гол электролит диссоциацийн үед энэ тундсыг үүсгэхэд оролцсон ионууд нь кальци ион, сульфат ион байна. Эндээс тэгээ кальци сульфатын тундас үүссэн гэдэг нь энэ хүү тэгштэглээр харагдаж байна. Электролитүүдийн ангиллыг авч үзье. За ер нь электролит бодисууд нь усан усмалдаа ион болон задрах чадвар харилцан адилгүй байдаг. За үүнийг диссоциацийн зэрэгээр илэрхийлдэг. Диссоциацийн зэргийг альфа усгаар тэмдэглэнэ. За альфа тэнцүү нийт диссоциад орсон молекулын тоо болох НД энийг хуваах нь нийт молекулын тоонд нь харьцуулнах байсан. За энийг N0-оор тэмдэглэсэн байна. Ингээд 100%-аар үржүүлж тодорхойлдог. За электролитүүдийг диссоциацийн зэрэгээс нь хамааруулад хүчтэй, дунд, сул гэж ангилдаг. За хүчтэй электролитэд диссоциацийн зэрэг альфа нь 30%-аас их, дунд зэрэг байвал 1%-аас их, 30%-аас бага байх. За сул электролитийн хувьд харин диссоциацийн зэрэг альфа 1%-аас бага байдаг байна. Жишээлбэл калиен OH-ын диссоциацийн зэрэг 76% байсан гэж үзье тий. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр 100 ширхэг калиен OH-ын молекулыг авъя. Энэс 76 молекул нь калиен нэмэх ион, OH хасах ионыг үүсгээд задарж байна гэсэн үг. За тэгвэл нэг калиен молекулаас тийм ээ калигийн 1 ширхэг ион үүсэж байгаа юм чинь 76 ширхэг калиен OH молекулаас 76 калий нэмэх катион, 1 калиен OH-ын молекулаас 1 гидроксил ион үүсэж байгаа юм чинь 76 ширхэг калиен OH-ын молекулаас 76 ширхэг гидроксил ион үүсэж байна. За тэгвэл уусмалдаас энэ калий ион, гидроксил ион үүсгэхээс гадна задраагүй калиен OH нь 24 ширхэг молекул байгаа гэж ойлгож болох нэ. За диссоциацийн зэргийг бас заримдаа дойлоор илэрхийлдэг. Энэ нь болохоор тухайн хэмжигт хүнийг 100 хуваасантай тэнцүү байдаг. За тэгвэл альфа нь дойлоор илэрхийлвэл энэ калиен OH-ын хувьд 0.76 болж таарах нэ. За электролит бодисуудын ангил нь цаашдаа нөгөө тооцоо бодлого дасгал ажиллахад маш их хэрэгтэй байдаг. Ийм учраас ямар электролит нь хүчтэй юм, дунд юм, сул вэ гэдгийг бол тоймлоод цээжлэх шаардлагатай байдаг. За хүчтэй электролитэд буюу альфа 30%-аас их байдаг электролит бодисуудад бараг бүх давснууд ордог байна. За мөн эдгээр хүчлүүд орох нь тий. Жишээлбэл азотын маш хүчтэй эрдэс хүчлүүд голдуу шүү дээ. Азотын хүчил, хөхрийн хүчил, давсны хүчил, H-бром, H-йод, H-холоор O4 гэх мэт хүчлүүд. За мөн шүлтийн болон газрын шүлтийн металлын суурьуд бас хүчтэй электролитийн ангилалд хамаардаг байна тий. За хүчтэй электролитийг уусмалдаа бүрэн задарсан гэж тооцоо хийдэг байгаа шүү. За дунд зэргийн электролитэд буюу
диссоциацийн зэрэг нь 1-30 хооронд байдаг электролитүүдэд хурган чихний хүчил, шоргоолжны хүчил, H2SO3 хөхөрт хүчил тийм ээ, H3PO4 фосфорын хүчил эдгээр нь орж ийн. За харин сул электролит буюу диссоциацийн зэрэг нь 1-ээс бага байдаг электролитүүдийн хувьд хөхөрт ус төрөгчийн хүчил, циант ус төрөгчийн хүчил, цахиурын хүчил, цууны хүчил, нүүрсний хүчил, ус, аммоны гидроксид, хөнгөн цагааны гидроксид, цэсийн гидроксид, хромын гидроксид, мөнгөн усны хлорид, тийм ээ, кадмийн хлорид, төмрийн арданид гэх мэт ийм бодисууд бол ордог байна. Эдгээрийг тоймолж цээжлэхээр дараа нь бодлого бодоход маш их хэрэг болно. Электролит бодисуудын усан усамлынх нь хүчин шалгахын тулд энэ туршилт явуулсан багч нь харагдаж байна тий. За ямар ч байсан чийдэн байна. Чийдэнтэй холбосон электродууд харагдаж байна. За тэгээд тогны их үсэрт залгадаг болж таарж байна тийм үү. За тэгвэл карантны ус буюу tap water-ыг аваад энэ электродуудын хооронд гүйдэл гүүхнүүгээд ингээд шалгасан чинь чийдэн маань маш бүдэг асж байна. Тэгэхээр энэ ус бол маш бараг асахгүй шахуул байна гэсэн үг. Ус маань маш сул электролит гэдгийг харуулж өгч байна. Хэрвээ энэ чийдэн тод асах тусмаа электродуудын хооронд цэник нөгөө цилангүйдэлцэн үүдэг хэсэг буюу ионууд тийм ээ, нэмэх хасах ионууд их байгааг бол илэрхийлнэ. Гэтэл энэ карантны усанд бол маш бүдэг асж байна. Энэ нь сул электролит болохыг харуулж байна. За дараа нь distilled water буюу нэрмэл усан дотор электродод үрцэн байна. За ингээ гүйдэлд холбосон чинь гэрэл бараг асаагүй, ер нь асаагүй байна. Тэгэхээр нэрмэл ус гэдэг маань түүнд уусан бодис бараг байхгүй, ер нь бол байхгүй. Дан усыг уур төлөвт шилжүүлээд уур төлөвтэй усаа эргүүлээд конденсацлаад шингэн болгоцсон байгаа хэлбэр нь шүү дээ. За тэгэхээр тэрэн дотор гүйдэл дамжуулах хэсэг бол байхгүй болох нь энэхүү туршилтаар харагдаж байна. Тэгэхээр ус маань өөрөө маш сул электролит гэдэг нь харагдаж байна. За дараагийнхтаар бидний өдөр тутам хэрэгэлдэг натрийн холоор хоолны давс байна тий. Хоолны давсыг энэхүү усанд уусгаж өгсөн байна. За тэгсэн чинь гэрэл бол маш хүчтэй асч байна. Яагаад гэхээр натрийн маань нэмэх цэнэгтэй холоор нь хасах цэнэгтэй ион үүсгдэг. Эдгээр нь электродуудын хооронд гүйдлийг бүрэн дамжуулж байна. Дараагийн туршилтанд энэ уусмалта натрийн OH буюу натрийн суурийг хийцэн байна тий. Тэгэхээр натрийн суур маань маш хүчтэй электролит байна гэдгийг тэмдэглээд тогтоогоод аваар. Яагаад гэхээр чийдэнг маш хүчтэй асаацсан байна шүү дээ. За дараа нь давсны хүчлийн уусмалт электродод өрөөд үзсэн байна тий. Хайдрохлорик акид гэдгсэн. Энэ дээр бол бас маш тод асч байна. Тэгэхээр давсны хүчил маань ус төрөгчийн нэмэх ион хлорид хасах ион гэдэг диссоциацид ордог тий. Тэгээ бас ялгаагүй гүйдэл дамжуулах жижиг хэсэг үүсчихэж байна. За тэгвэл биш үү? Цууны хүчил CH3COH-ыг авсан байна. За энэс нөгөө уусмалдаа хийгээд ингээд цэлгаан гүйдэлд холбож үзсэн байна. За цууны хүчил нь ахуйд маш өргөө хэрэглэгддэг. Байцааны салаад зуурахад хэрэглэгдэг уксус наяа кислота гэж байдаг шүү дээ. Тэр чинь байна. За инхээр харьцангуй натрийн OH давсны хүчлийг бодоход сул асч байна. Тэгэхээр энэ маань энэ хоёрыг бодоход сул электролит гэдэг нь харагдаж байна. За дараа нь барын SO4-ийн уусмалт электродуудад үрцэн харагдаж байна тий. За тэгтэл энэ гэрэл маань ассангүй. Яагаад гэхээр барын SO4 чинь өөрөө тундас болоод энэ савны оролт тунцсан байгаа шүү дээ. Ингээд гүйдлийг бол дамжуулах ямар ч боломжгүй байна. Электродуудын хооронд гүйдэл дамжуулагч байхгүй учраас энд чийдэн асаагүй буюу гүйдэл харагдсангүй. За ер нь нэштэй сул болон дунд зэрэг электролитийн уусмалдах тэнцвэр авч үзэж байна. Мөн хүчтэй электролитийн уусмалыг бол тусад нь авч үзнэ. За сул электролитийн явцад бол электролит диссоциацид ер нь эргэх процесс гэдэг тийм үү. За сул электролитийн уусмал тодорхой хугацааны дараа ион нь үүсгэн задрах шулуун уруулын хурд ионуудаасаа эргэж молекул үүсэх урлын хурдаа тэнцэж химийн тэнцвэр тогтдгоо гэсэн байна. За жишээлбэл энэ дээр цууны хүчлийг авч үзсэн байна тий. За энэ нь ацетат ион болон ус төрөгчийн ионыг үүсгэж задарсан байна. За тэгээ хоёр тишээ сум гэдэг нь хоёр тишээгээ уруулж игдэхээ явагдана л гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ цууны хүчлээс ацетат ион болон ус төрөгчийн ион үүсэл байна. Хэсэг хугацааны дараа энэ үүссэн ионууд нэгдээд анхныхаа цууны хүчлийн молекулыг үүсгэж болох нь. За тэнцвэр тогтцсон тохиолдолд цууны хүчлээс ацетат болон ус төрөгчийн ион үүсгийг нь шулуун урвал гэж ярьж байгаа тийм ээ. Харин ацетат ион
бол ус төрөгчийн катионууд нийлээд цууны хүчлээ үүсгэх буцах уруулыг нь V буцах гэж тэмдэглэдэг байгаа тийм үү. За тэгвэл штэ энэ уруулын тэгштэглээс тэнцвэрийн тогтмолыг нь олж болно. Тэнцвэрийн тогтмолыг нь K усгаар тэмдэглэдэг. За энэ бүтээгдэхүүн бодис нь ацетат ион болон ус төрөгчийн ионы концентрацийн үр журуудыг авсан байна. Тэгээ анхны бодис буюу цууны хүчлийнхээ концентрацтай харьцуулаад тэнцвэрийн тогтмолын тэгштэглийг бичиж болно. Литр тооцоо хийхэд Оствалдын шингэрүүлтийн хууль нэлээд их хэрэглэгддэг. За тэгвэл энэ дээр нэг урал авч үзье. AB2 бодис уралд ороод А нэмэх ион В хасах анионыг бол үүсгээд диссоциад орсон байна гэж төсөөлжээ. За тэгвэл штэ энэ дээр эдгээр бодисуудын анхны молийн концентрац өгөгдсөн гэж ойлгоё. За AB-гийн концентрац бол C байсан. Анх бол А болон B үүсээгүй байсан учраас тэг гээд концентрац нь авсан байна тий. За тэгвэл 5 хугацааны дараах буюу тэнцвэр тогтох хүртэлх тэр хугацааны дараах концентрац нь AB бодисынх бол дандаа буурж орж ирнэ. Ягаад гэхээр анхныхаасаа буурж орж ирнэ. Ягаад гэхээр энэ маань уралаас нөгөө задарч иж А болон Б-гээ тус нь үүсгэж байгаа учраас AB гэсэн энэ молекул өөрөө зарцуулагдаж байгаа тийм. За тэгвэл диссоциийн зэрэг чинь өөрөө хэдэн хувиар диссоциад орсон бэ гэдгийг илэрхийлдэг учраас тийм 5 хугацааны дараах концентрац нь AB-гийн хувьд C-г үржих нь альфа диссоциийн зэрэгээр энэгээр хорогдож орж ирж байна. Гэтэл А нэмэх катион болон B хасах анионыг болохоор өсөж орж ирнэ. Анх тийг үйсэн бол C-г үржих нь альфагаар өсөж орж ирж байгаа болох нь харагдаж байна тийм. За тэнцвэрийн концентрацийг тодорхойлохдоо анхны концентрацаас нь тэнцвэр тогтох үеийн хугацааны концентрацийг хасна. Өөрөөр хэлбэл энэ хоёрын ялгуураар тооцдог байна шүү дээ. За тэгвэл AB-гийн хувьд тэнцвэрийн концентрац нь C-гээс хасах нь C альфа болж байна. А-гийн болохоор C альфа, B-гийн болохоор C альфа гэд энэ хоёр бол нэмэх тэмдэгтээ явах нэ үүсэж байгаа учраас харин хорогдож байгаа нь болохоор хасах тэмдэгтээ явж байна. За ингээд энэ тэгштгэл дээр тэнцвэрийн тогтмолоо бичиж байна тий. За тэгвэл А бодисын А ионы концентрацийг үржих нь В ионы концентрацийн үр журийг анхны АВ-гийн молекулын концентрацид нь ингээ харьцуулсан байна тий. За эдгээрт нь тэнцвэрийн үеийн концентрацийг оруулаад тэгштэглийг бол бичсэн байна. За АВ-гийн тэнцвэрийн үеийн концентрац C-гээс хасах нь C альфа байгаа. Эндээс C-г хаалтны өмнө гаргахаар нэгээс хасах нь альфа болж орж ирж байна тий. За А болон Б ионуудыг болохоор C альфаг үржих нь C альфа. За ингээд энд нэг C-ийн C-тэйгээ ураачаар C-г үржих нь альфа квадрат, хуваах нь нэгээс хасах нь альфа. За үүнийг Оствалдын шингэрүүлтийн хууль гэж нэрлэдэг. За хэрвээ альфа нэгээс олон дахин бага үед гэдгийг ингэж тэмдэглэж байгаа. Бүр олон дахин бага үед энэ тэгштгэлийн талаар ярьж штэ. За ингээд тэнцвэрийн тогтмол К ньюта тэнцвэр болох вэ гэдгээр нэгээс биш дээ. Ямар ч тоо хасаагүй юм шиг л болно. Олон дахин одоо нэгээс жишээлбэл тэг ингээл 230 ч юм уу ийм тоо хаслаа гэхэд тэр маань нэгээс юм хасаагүйтэй адилхан шүү дээ. Тийм учраас яах нь К нь C-г үржих нь альфа квадраттайгаа тэнцвэр болно. За үүнийг Оствалдын шингэрүүлтийн хууль гэж байна тий. За эндээс тэгвэл диссоциийн зэрэгээ тодорхойлж болж байна. За ингээд К-г хуваах нь концентрац эндээс язгуур гаргаад тэгээ 100-аар үржүүлсэнтэй тэнцвэр болж орж ирж байна. Сул электролитийн хувьд диссоциийн зэрэг гэдэг нь тэнцвэрийн тогтмолыг нь тий анхны концентрацид нь харьцуулаад язгуур гаргаад 100-аар үржүүлсэнтэй тэнцвэр гэдэг нь харагдаж байна. Гэхдээ энэ альфа бол нэгээс олон дахин бага байх ёстой гэдгийг энд нөхцөл болгож тавьсан байгаа. Хичээлийн талаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах бол 98133311 дугаар тандаж болно. За азотод хүчлийн уусамлын диссоциийн тогтмол 5-ыг үржих нь 10-ын хасах 4 байсан. Бол 0.5 мол концентрацтай уусамлын диссоциийн зэргийг олоо гэсэн байна. За азотод хүчил маань HNO2 томьёотой тийм ээ. За энэ устөрөгчийн ион болон нитрит ионыг үүсгэж диссоциад орсон байна тий. За өгсөн юмнуудаа бичсэн байна. К буюу тэнцвэрийн тогтмол нь диссоциийн тогтмол нь 5-ыг үржих нь 10-ын хасах 4 молийн концентрац нь 0.5 мол нь юу болох вэ гэхээр альфа буюу диссоциийн тогтмолыг олоорой.
гэсэн байна тий. За энэ дээр нөгөө Оствалдын шингэрүүлэлтийн хуулийн томьёогоо ашигласан байна. За тэгээд К-гийн оронд 5-ыг үржих нь 10 асах 4, концентрацийн оронд 0.5. За ингээ бодохоор 10% болж байгаа тий. За тэгвэл нь штэ нөгөө 3 концентрацаа тооцоолж үзье. За HNO2 гэсэн бодис өгөгдсөн байсан. H болон NO2 гэсэн хоёр төрлийн ионыг үүсгэж диссоцид орчино. За анх бол энэ азотод хүчил маань 0.5 мол байсан. Бүтээгдэхүүн буюу H ионы концентрац, нитрит ионы концентрац нь тэг байсан байна тий. За тэнцвэрийн үед 10% нь 0.5-ын 10% нь тэг 1005 болно тий. За тэгвэл 0.5-аас тэг 1005-ыг хасахаар тэнцвэрийн үеийн концентрац нь тэг 1045, HNO2-ыг тэг 1045. Харин устөрөгч ионы концентрац нь тэг 1005, нитрит ионы концентрац нь тэг 1005. Яг тэгж гэхээр энд 1 мол нитрит азотод хүчил уралд ороход 1 мол устөрөгчийн ион, 1 мол нитрит ион үүсэж байгаа штэ. Тийм учраас тий нийт 0.5 мол азотод хүчлээс чинь тэг 1045 мол нь задрахгүй уусмалдаа үлдээд зөвхөн тэг 1005 задрахтаа тэг 1005 мол H нэмэх ион, тэг 1005 мол нитрит ион үүсгэсэн байна гэж харагдаж байна. Өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө электролит диссоциацийн онол тийм ээ натрийн хлорийн молекул дээр усан дуусах явцдаа гидратчсан ион хэрхэн үүсэж байна гэдгийг харлаа. За электролит диссоциацийн процесс болон тэгшдэглийг хэрхэн бичих вэ? За тэгшдгэлийг 3 хэлбэрээр бичижсэн тийм үү? Молекулын тэгшдгэл, ионы дэлгэрэнгүй, ионы хураангуй, за эдгээрийг харлаа. За дээрэс нь сул электролитийн уусмалдах тэнцвэр Оствалдын шингэрүүлэлтийн хуулийн талаар үзлээ. За нэмэлт зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 9813 3311 дугаар тандж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.